Хай, өглөөний цагаан бэлдээ. Өнөөдөр хүүгээ цэцэрлэгт нь явуулаагүй. Яагаад вэ гэхээр маргааш нас эхлээд хэдтийн нэг хаврын баярын амралт эхлэх байхгүй. Тэгэд яг маргааш нас 8 хоног амрах юм. Тэгээ маргааш болохоор битүүнэн. Тэгэд нөгөөдөр шинэ нэг ингээд явах юм. Тэгээд өнөөдөр цэцэрлэгт нь хүүхдүүд аягүй цөөхөн очно гэсэн. Ангиас нь л ихэд нэг 2 3 хүүхд очно гэхлээр нь за хүүгээс гэрт намар ачаа гэж бодоод явуулсангүй. Бид 3 энэ амралтаараа Бээжингээс хамгийн ойрхон байдаг далайтай хот дээр очино. Тэрний юу вэ гэхлээр Бээжингээс нэг 270-80 км тийм зайтай газар Бэйдайхэ гээд хот идийн. Тэгээд хамгийн ойрхон далай үзэх боломжтой тийм хотхгүй юу. Тэгээд тийш очиж нэг 4-5 хоног байх. Тэгээд очих хурдны галт тэрний билет очиод буудал зэрэг ер нь захиалсан байгаа. Тэгэхгүй бол эртэн захиалахгүй л угаасаа тэгэл цагийн тулахаар чи үнтэй болол тэгэл болтгойлж штэ. Тэгээд би нэг хэд хоны өмнө захиалсан. Тэгээд тариа очиод үзэх үзүүрүүдээ бол очиж байгаа л болно доо. Яагаад гэвэл ойрд би чинь жоохон хүйтэн байгаад байгаа. Арайч бас асах градус л орчдгүй өдөртөө. Гэтэ ер нь 1-2 градус болно гэдэг чинь амар хүйтэн баггүй юу. Тэгээд би та хийж нэг далай болохоор Бээжингээс хүйтэн. Бээжингээс нэг 3-4 градус бага байна. Тэгэхээр ч баг өдөртөө хасах 2-3 градус болчихж байгаа байхгүй. Тийм чинь тэнд айгүй сэрүүхэн байна гэсэн үг. Тийм чи яг өдрөө харж байгаа л тийш юу үзэхээ тухайн үед л шийдэх бах та. За хүргэлт ирлээ. Хөө маань нэг өглөөний цайнда таарт идий гэдээсэн байхгүй юу. Тэгэхээр нь гэрт яг таарт байхгүйсэн. Байсан л талах байсан. Тэнгүүт нь талах өндөгтэй шараад өгсөн ч таарт идмээр байхад ганц хоног амарч яхад ингээд хүний хүссэн юм өгсөнгүүгээ уурлаа за. Тэгэд ингээд шкафнд ороод. Тэгэд одоо амар том болсон шүү дээ. Амар жин их болсон байхад ч шкафны ингээд тавцан тэр зогсоод байвал унаад хуруугаа авчиж шүү дээ. Тэгээ одоо уурлж байна. Би нөгөө энэний өмнөх бичлэг дээр хятадуудын зан аран шингийн давуу талыг ярьсан да тий. Тийм ч одоо энэ бичлэг дээр сул талыг ярьчих уу гэдэг аахгүй юу. Хотлоодлаа яхин тэгснээс хятадуудтай харьцуулбал монголчуудын зан чанарын давуу талыг яриа за. Гэтэ ингээд харьцуулж хэлвэл илүү ойлгомжтой болно. Тэгвэл одоо жишээ нь одоо би ингээл хятадууд тууштай, юм цахилах бат цайтай гэд ингээд давуу талыг ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ ч одоо миний үн зүгэлээ гэхэд ер нь монголчуудтай л яг ингэж харьцуулж харахад тэр чин давуу тал болж байгаа байхгүй юу. Тэгэхээс биш миний бодлоор ер нь одоо за жишээ нь японочууд хятадуудыг бол нэг тэгж хэлэхгүй хаа. Яагаад гэвэл японочууд ч бүр илүү цахилга баттай. Ялгаагүй юм даруухан хүмүүс юм чи. Тэгэл хинний өнцгөөс дүгнжээс ер нь амар шалтгааллах байх л да. Надад одоо бидний ингээл монголчуудын ер нь давуу тал зан чанарын хувьд давуу тал нь юмд юм гинт эхлэх хүч амар ихтэй санагддаг за. Одоо яг эхлэх үедээ яг ингээл амар хурдан шидэл нэг хайхтар сэтгэл хөдлөлөөр шийдэгдээд ингээд орсон гэсэн үг биш шүү дээ. Ер нь тэгэл ямар нэг шийдвэр тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлттэй байхгүй бол тэр чинь тэгэл хитрхи тооцоолттой хүтэн байвал утгагүй шүү дээ. Тэгэд ер нь ингээд ямар нэг юм хийхдээ зориг тавихтай ч юм эсвэл ингээд ер нь гинт ингэж махрахтай амар юм сайн. Айгуу хүчээр айгуу зоригтойгоор идэвхтэйгээр ингээд гинт хүч айгуу сайн гаргадаг юм шиг санагдаад идэв. Тэр цаана яхав тэгэл удаан хугацаанд яг тэр ирчээрээ доктортой ойл тэгэл мэдээж амжилт гаргах боломж бол айгүй өндөр. Миний хувьд ч тэгээ яг тийм зам байдгийн. Гэхдээ би тэрэндээ жоохон эрдээд буруугаар ашиглаж гад идгийн. Одоо ингээл юмд хүүхаа гэл ингээл орохтой арай сайн гэх юм уу? Одоо тэрэндээ эрдээд гэдэг нь одоо жишээ нь багш сарын дараа шалгалттай гэж ихэд би за бинийг хийчүүл чадчих юм чи гэт ингээд тэгсээр бол баг шалгалтын өмнөх өдөр уйлаа сууж идэг за. Йоо би нэг болохоор жоохон буруугаар ашиглаад байдیں۔ Гэхдээ эн чи яг эхлэл үеийн хүч өөрийнхөө тэгээд үгүй ер нь ямар ч гэсэн тууштай байвал давуу тал болохоор за. Тэгээд бас монголчуудын ер нь зан чанарын амар гоё юм давуу тал нь ийм одоо сайхан хүмүүс гэдэг гэх юм уу? Ингээд ямар нэгэн асуудал боллоо гэхэд юу ингэж твдэж адгаад идэггүй. За тэр нь ингээд муугаагаар хэлвэл ингээд
сүх далайт өхөр амар энэ төр гэдэг жээ шүү дээ. Тэр чинь гэхдээ муугаар хэлж байгаа хгүй. Тэр чинь амар байгаа даа юм биш. Аливаа асуудал болвол аль хэдийн өөр ингэсэн гарц гаргалгаагаа төлөвлөсөн. Аль эсвэл ингээд өөрийнхөө ер нь үзэл бодолтой яг итгэлтэй ингээд хатуу зогссон байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ямар ч асуудал гарсан ч гэсэн за нэг нухацтай, за нэг хойшоо ингэсгээд тайван хүлээж авч чаддаг гэх юм уу? Одоо тэгэл хятадтай харьцуулбал хятадууд илүү тийм нэг асуудал үүсгэр ингээл бужигналтаал амар сүр бадраагаал ингээл одоо юу ч гэмэр юм дээ. Яг тийм жоохон ялгаа харагдаад идэв. Тийм нэг уужуу, холч, тайван байна гэдэг чинь. За тэгээ тэр тусмаа эрэгтэй хүнд бол илүү эвтэйхэн гоё харагддаг юм шиг санагддаг. Тэгээ бас нэг соёлын хувьд ондоо болохоор нэг ингээд бусдын яриаг, бусдын үзэл бодлыг аюу ингээд өөр төрөөр тусгаж авдаг гэдгээрээ надаа одоо монголчууд бид нар илүү гоё санагдаад идэв. Гэтэ яг хэтэрчгээрээ хэд юм хуурамч байдал үүсгэх, худлаа ярих асуудал үүсгэх гэдэг ч гэсэн одоо жишээ нь за хүмүүсийн дэргэд ингэж яах юм бэ? Хүмүүст эвгүй харагдчих үедээ ч юм уу тий. Энд чинь бас амар гоё соёл шүү дээ. Бусдыгаа хүндэтгэжээгээ боловсон байдал. Тэгэхээс биш яг ингэж хятадд бас ингэ утчаар за би ингэ муухай хувцлаа явж ясан ч гэсэн намайг угаасаа хүмүүс муухайгаар харахгүй хэлэхгүй өөрсдийнхөө урдах ажилд яарч байгаа хүмүүс юу гээл намайг хараа үжид ингээд идэг за тэгэд энэндээ бүр дасцсан. Тэгэд ингээд яг Монголд очиад ингээд эргээл юу илгээгээ ботхоор бид нар ч Монгол юм хамаагүй ийм илүү соёлтой нэг тийм гой байдалтай байгаа дах шиг харагдаад тий. Тэгээд бас нөгөө хятадтай харьцуулаад харахад монголчуудын давуу тал нь бас ингээд юмд дүртэй. За нэг караоке длаа гэхэд дуулаа бүжиглждэг ер нь ихэнх штэ. Хятадууд бол баг тийм биш за. Ингээл ажлынхантай караоке орсон ч гэсэн ёо бүгдээрээ амар утгаартай тийм дуулж чадах хүн байхгүй. Бүгдээрээ уцаа оролтол тэгэл нэг дуу дуулчих гэхлээр тэгэл амар уцнаасаа дуу хайгаал ингээд суучин за. Тэгэл за тэр бүжиг бол бүр яриад ширэггүй. Тэгэл ер нь монголчууд нэг сагс тоглосон ч гэсэн хөл бомбог тоглосон ч гэсэн нэг ингээл бүгдээрээ л ингээ гайгүй хаад идэв штэ. Нэг оогт чадахгүй ч юм уу эсвэл маш муу хүмүүс аягүй цөөхөн гэх юм уу. Хятад бол ер нь нэг юмараа л илүү ингээ дагнаа тэрэндээ цаг хугацаа зарчдаг болохоор жоохон тэгээд илүү нэг юмдаа л мэрэгшээд бид нар бол тийм олон талын дүртэй юм чи тэгээд тэндээсээ арай илүүгүй сонгоол илүү нэрвчлэл илүү амжилттай байх боломжтой юм шиг санагддаг. За бай.